2025 оны 2 дугаар сараас эхлээд 10 сарын хугацаанд 25 сая буюу ойролцоогоор сард 2 сая орчим зөрчил хоногоор авч үзэх юм бол 82 мянган зөрчил өнгөрсөн жил AI-аар танигдаад сануулах мессеж сануулга дээр иржсэн. AI системээр зөрчлийг илрүүлж байгаа яг торгуул бол бичигдэхгүй байгаа. Торгуулийг бол цагдаагийн байцаагч нар буюу AI-аар зөрчил илрүүлэгдээд 2-3 үеийнхтэй шалгадаад танд мессеж очоод мессеж очсон араас ИБАТ буюу зөрчлийн хуулийн дээр их бүхий албан тушаалтан буюу яг энэ цагдаагийн байцаагч дээр очоод байцаагч өөрөө тэрийг харж агаад яг бодиттой асуудлууд дээр бол шийдвэрлэж торгуул тавьж байгаа. Тэгэхээр AI-аар зөрчил илэрж байгаа. Тэгэхээр 2026 он гараад 14 хоногийн хугацаанд 404 мянга буюу хоног 65700 зөрчил илэрсэн байна. За үүнээс камерын систем түүж үзээд 22 мянга нь бол зөрчил болохоор байна. Бусдууд нь бол зөрчил болохооргүй байна гэж манай ухаалаг систем 404 мянгаас ялгасан. За 404 мянгаас ялгаад 22 мянга болсон. 22 мянган зөрчил нь тээврийн цагдаагийн байцаагч нар хараад бүх камерыг нь шүүж үзээд өргөдлүүдийг авч үзээд энэ 19 мянга нь бол яг зөрчил ботлогдож байгаа зөрчил байна гэж 19 мянга дээр нь бол зөрчил тавьсан байна. Саад тойрсон цагдаа эмнэлэг онцгойгийн машинуудыг чиглэл зам өгсөн дээр огт торгуул тавигдаагүй юм биш үү? Иргэд маань бас энэ зөв ойлголтоороо. Дээрээс нь зам тээврийн осолтой холбогдлолтой буюу саад гэж хэлж болно. Гадаадын машины дугаар за тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн дээр бол тусгай ажиллагаа явуулаад зогсоогоод явсан.